5 жилийн төлөв байх үст. За. Надад нэг л асуулт байна. Хэдүүл одоо 50% хүртэлийг хөгжүүлээд алаад өгнө гэлээ баах юм ярьлаа. Одоо 5 жилээр нь төлөвлөлөө алаад өгнө гэлээ баах юм ярих юм. Шууд үүсгэх нь хаашаа ч юм. Тэгтээ ажлаа хиймээр байна. Нэгдүгээрт. Хоёрдугаарт надад ганцхан асуулт байгаа. 5 жилийн дараа монголчуудын амьдрал ямар болох юм бэ? Нэг баахан арга хэмжээ аваад ажил хийгээл улсаа хөгжүүлнэ гээл хулгай дээрмэн дийлдэхгүй юм. За тэр хэрүүлийг барьчих. Ер нь одоо энэ 5 жилийн төлөвлөгөөний дараа Монгол хүний ахуй хамжиргаа одоо өнөөдөр ямар болчиход байгаа 3 хүний 2 баг ядуу байгаа ямар хөө болох юм? Хэмжих нэгж гэж юм байна уу? Хэ хариулах уу? За энд нэг хариулт аваад. Та нарын ард түмч гэсэн нэг их тодорхой хэлээд хийч бидний 5 жил ингэж ажиллаад ийм мундаг юмнууд хийгээд тэгээд ийм юмд хүрэх гэж зорж байгаа хүрч чадна гэдэгт итгэлтэй байгаа гэд яг тоон хэлмээр байна.